За өнөөдрийн киногаараа 2004 онд нээлттэй хийсэн Sleepover хэмээх багада 100 болгон дүүтэйгээ хамт үздэг байсан бас нэгэн хөөрхөн нандинж явдаг киногоо товчлон ярьж өгөхөөр бэлтлээ. Ингээд лайк болон subscribe дарсан бол кинонд орцгоё. Тэгэхээр кино маань нэгэн дунд сургуулийн зуны амралт эхлэж буул явдлаар эхэлнэ. Киноны маань гол дүр болох Жули ахлах сургуулийнхаа эхний жилийг хамгийн сайнаас хаанаагүйгээр тусуулж чадахгүй байгаагаа илэрхийлсээр зогсож байх ба хаанаа удахгүй өөр хот руу нүүх гэж байгаа юм бэ лээ. Үүний дараа тэдний багш мистер Карото огтд амралтаараа унших номны жагсаалт өгөх ба манай хоёрч хариуд нь багштай зуны хөвгөлтөд өнгөрүүлэхийг зөвлөсөөр цааш явтал тэдний найзуудын нэг ирээд өнөөдөр Стесиг Лиз хэмээх өөр охины үдшилтэд явах гэж байгааг хэлэх бөгөөд уг нь Стеси манай хэд найзалдаг байсан ч Лизтэй нийлж тэдэнтэй харьцаа болсон байдаг. Ингээд зогсож байхад нь чөтгөрийг дурсгаар гихчээр нөгөө түлчийн ирснээ сургуулийнхаа Янси хэмээх охины гаднах төрхөөрөнд оромжилж бариад баг таваа хангачаад яваад өгтیں۔ Үүнийг нь харсан Жулс ч түүнийг өнөөдөр гэртээ болох өөрийнхөө бяцхан үдшилтэд урьснаар Янси баяртайгаар зөвшөөрөн хамтдаа явж идэл манай Кьюк Силвер буюу Эван Питерсийн бүтээсэн октын дуудлагаар одоо SpongeBob тэргүүтээ хөвгүүд манай хэдийн үдшилтийн талаар мэдчихэд бас нэгдчихгээл гойртойд байх шиг байгаа юм. Тэднийг харж явах замд нь Стеси өнөөдөр тэднийд очиж чадахгүй болсноо хэлээд ахлах сургуульд сурдаг найз залуугийнхаа хамтаар үдшилтэд явах гэж байгаагаа гайхуулсаар яваад өгнө. Үүний дараа манай хоёр Жулигээ орох ахлах сургуулийг харангаа ханаг явчихаар албан ёсоор азгаж хүлээг инeen шилжиж өдрийн хоолой хогийн савны хажууд суугаад идэх болохоо хэлсээр Стеси Лиз шиг алдартай охид харин хамгийн дог суудал болох усан оргилуурын хажууд суудаг талаар ярилцаа зогсож идэл манай хүний краш болох Стивнийг иймэрхүү байдалтайгаар гарч ирэн зүрхийг нь догтлуулаастай. Даанч Жулиг маань нэг нүдэрэж тоож хаалхгүйгээр яваад өнгөрнөө хөөрхий. Ингээд манай хоёрыг эртэл Жулигийн ээж оройных нь үдшилтэд зориулаад баахан жоохон хүүхдийн юмнууд бэлдсэн байхаас гадна ер нь л манай хүнийг бяцхан охин мэтээр харьцаж санаа тавиад байдсан байлээ. Тэгснээ түүнд найзуудтайгаа хонохдоо баримтлах дүрмийг нь сануулж эхлэх бөгөөд үүнд нь мэдээж байшингаас гарч болохгүй, ямар ч хөвгүүдийг оролцуулахгүй, бас чухал эд зүйлсийг сүйтгэж болохгүй гэх мэт дүрмтэй байдаг. Ингэж сануулад байгаа шалтгаан нь түүний ээж өнөөдөр найзуудтайгаа гарахаар төлөвлөсөн бөгөөд манай Жулигийн аав болон ах нар нь харж үлдэх болохоор дахин сануулж хэрвээ дүрмээсээ зөрчил удахгүй аялах гэр бүлийн аялалдаа жигээд үлдээхийг хэлж дарамтлаастай. Удалгүй түүний ах Рен өрөөнд нь зөвшөөрлөгөө орж ирээд түүнээс мөнгө зээлэх гэж оролдтол манай хүн жахыгаа сургуульдаа явахгүй хийцгүүрээд байгааг нь хэлж үгэлсээр хөөж гаргаал явуулна штэ тий. Ингээд оройн болоход Жулигийн аав гэрийнхээ усны чанарт санаа тавихаар баг зэрэг засварын ажилдаа үлддэг бол ээж нь харин явхаас өмнө манай хүнд дахин дүрмээ сануулж үгэлсээр явах болно. Удалгүй үлдсэн хоёр маань жирснээр манай хэд төлөвлөсөн зүйлсээ хийж эхэлсэн шүү дээ. Харин нөгөө талд Стеси гайхуулаад байсан үдшилтэд явхаар найз залуутайгаа уулздаг боловч нөгөөх нь түүнийг амснараа үдшилтэд дагуулж явахынхаа оронд хүсээгүй байхад нь үнсэж бариад дайраа дундээ. Стеси ч түүнийг болиулаад өнөөдрийн үдшилтэд явахын тулд бүтэн сарын турш бэлдснээ хэлж маргалттал өнөөмөө гарчин тэр дороо түүнийг хаяа зогсохгүй машинаасаа хүртэл хөөгөө наадیں۔ Тэгснээ ахлах сургуульд чийч өстой хэцүүтэндээ гэж мэгээд дарамтлаад байгаамаа бас. Стеси ч одоо шууд Б төлөвлөгөөнд орж найз Лиз лүгээ залгаад өнөө шөнө хөгжилдөх гайхалтай санаа олсноо хэлж байгаа нь харагддаг. Үйл явдал буцаад манай хэд дээр ирэхэд тэдний хаалгыг энд хавийг түр хариуцсан хамгаалтын ажилтан тогшиж дуу чимээгээ багасгахыг шаардах ба харваас баг зэрэг тэнэгдүү гар байдаг буюу манай хэдийн ундааг ийм байдлаар шалгаж малгаад бүр заваараа наачдیں۔ Түүнийг явсны дараа тэдний хоох дахин дуурч энэ удаад харин Стеси ирсэн байх бөгөөд тэднийг нөгөөх лүлэг болсон зүйлсээ хийж дууссан бол өөрсдийг нь практиктэй хайгуулах гэж өрсөлдөхийг санал болгодог. Тэгээ жагсаалтаа харуултал дэлгүүрийн манекенийг өөрсдийн хувцаараа хувцлах, болзооны сайтаар хүнтэй танилцаж өөртөө уух юм авахулах, хамгаалтын албаны машины логог авах, мөн хамгийн сүүлд нь манай хүний хайртай залуу болох Стивийн дотор өмдөг нь авах гэсэн ширүүн даалгаврууд багтсан байдаг. Мэдээж үнийг нь сонсоод Жулс бол шууд эсэргүүцэл явчихна штэ тий. Хана харин хочсон баг нь ямар шагналтайг асуухад Стеси тэдэнд Лизийн харуулад байсан дотор хувцсыг шагналанд болохыг хэлтэл Хана ч иймхэн зүйлийн төлөө өрсөлдөхөөс татгалзаж үүний оронд ялсан баг нь ахлах сургуулийн усан оргилуурын хэсэгт өдрийн хоолоо идэх бол ялагдсан нь хогийн савны хажууд идэхээр өрсөлдөхийг санал болгохтол Стеси ч өөртөө итгэлтэй гихчин зөвшөөрчин шүү дээ. Манай хүн харин Ханатай тусдаа ярилцахаар гараад ийм эрсдэлтэй зүйлүүд хийж чадахгүй болохоор хэлтэл Хана түүнд хандаж энэ даалгаварт хэрвээ ялж чадвал өдрийн хоолны хамгийн дог суудлыг хожоо зогсохгүй ахлах сургуультай өөрийн гэсэн байр суурь олж мөрөөдлийн залуу болох Стивтэйгээ ойртох боломжтойг сануулсаар үзээд алдахыг ятгах болно. Үүнийг сонсон Жулс ч түүний зөв болохыг ойлгож ганц асуудал нь гэрээс гарч болохгүй гэх дүрмийг зөрчгүйгээр энэ бүхнийг хийж болохыг сануултал Ханаач тэр дороо шийдэл олж Ренийг өөрсдийг нь аргалж үлдвэл өдөр хүсээд байсан мөнгийг өгөхөөр санал болгохтол ах ч одоо шууд зөвшөөрлгүй яах вэ?
Тэднийг буцаад өрөөндөө ортол Стейси аль хэдийнэ болзооны сайтаар бүртгүүлж байх ба хээтэй улаан хүзүүний алчуур бүхий таних тэмдэгтэй Жүүн химээх загвар өмсгчийн дүрээр хаяг нийтэл тэр дороо Дэв гих хүнтэй болзоо тогтоож клуб дуух юм ахуулахаар болно. Дэв харин бор хүрэм улаан зангаатай ирнэ л гэж юм шүү. Ийхүү Стейси болзоо тавлаж өгчөөд явах гэхтэн Жуулс ч хөөрхий гиний мөөч аваас түүнийг өөрсдийнх нь багт орно гэд ботсон байдیں۔ Стейси хариуд нь мөрөөдөд дагаараа ухааны юм ярьсаар Лизигээ дагаал явчихна шүү дээ. Тэгснээ бас манай хэдийг бүр басаж бариад байх шиг байгаамаа энэ хоёр бүр. За ингээд манай хэд Жүүлийг болзоонд нь бэлдэж эхлэх бөгөөд ашгүй улбар шар үстэй найз нь ч загварын мэдрэмжтэй байснаар манай хүний ээжийнхэн даашин зэг ядах юмгүй янзаж бариад янзын болгоодох тийм. Тэгсээр байшингаас сэмхэн гарч явахдаа Жүүлигийн өндөр үсгэд гацаж мацаад золтой лавда баригдчихлгүйхэн шиг өнгөрнөө. Мэдээж манай хэд энэ бүх даалгавраа амжиж биелүүлэхэд нь машин тэрэг хэрэгтэй штэ тий. Тэгсэн Яси тэднийг нээх хөөрхөн жижигхэн машин дээрээ дагуулж ирээд аав маань намайг яаралтай үед унаараа гэж жолоо барихыг зааж өгсөн юм аа. Одоо л яг тэр цаг нь болтой гэж яадаг. Манай хэд харин баг зэрэг голонгоо арай хийж чихэж аваад явцгаанаа. Харин энд Рэйник хийц хүрээ сууж ахт нөгөөх SpongeBob тэргүүтэй хөвгүүдийн хамтлаг үдшилтэхний сургаар хүрээд ирсэн. Тэдний өрөөнд нууцаар орсноо юу хайж байгаагаач бүр мартсан байдаг заа. Ах нь хэлжээж нэг юм огтуд энд байхгүйг ойлгоцгоож байх жишээний. Гэтэл нэг нь салгалахдаа гоёлын арцгийг нь унгааснаар аав нь чимээнээр нь тэднийг шалгахаар ирж ах бөгөөд нөгөө хэд сандрахтаа нэг иймэрхүү байдалтай охтын дүрд хувраанаадын. Ашгүй аав нь энэ удаад с ิจ авалгүй явснаар гайгүй өнгөрцгөөдөг. Удалгүй SpongeBob манай хэдийг хайгуул хийгээр явсныг олж мэдснээр тэдний араас бас явхаар л болж ах шиг байгаа юм. Харин манай хэдийг замдаа явж байхад нь улбар шар үстэй найзлуу нэг дажгүй залуу даллаж харж шидэлцдэг боловч чигсэн явж байгаагаасаа болоод хариу даллаж чадаагүйдээ гомдлсоор сууж итэл Яси хөөрхий надлуу дажгүй залуу байтугай ямар ч залуу даллаж байгаагүй л дээ. Учир нь би таргай охин болохоор шүү дээ. Гэсэн тааг өөрийгөө голонгой байхыг сонссон манай хэд ч хин ч хамааг тэгээд байгаа. Чи тарган биш штэ гэд хэрэндээ сэтгэл санааг нь өргөхийг оролддогч Яси хариуд нь Лиз Стейси хоёр өөрийг нь байнгын тал дээр нь дөрөөлж доромжилдог болохыг хэлээд нэг удаа бүр хүүхдүүдийн өмнө жиндээр зогсоож бариад ичгэвтер байдалд оруулсан явдал нь түүний амьдралын хамгийн аимшигтай мөч байсныг дурсаж идэг. Үнийг сонсон хаанач түнд хандаж өөршгөө зүгээр л амттан дуртай залууг олж болзоонд явах хэрэгтэйг зөвлөн ямар ч бие галбиртай байсан өөрийгөө хизээш дорд үзэж голж болохгүйг ойлгуулад амжнаа. Тэднийг дэлгүүрт иртэл нөгөөхэд айл хэдийнэ ихний даалгавраа биелүүлчихэд явж байх ба мэдээж манай хэдийг хорлохоо яаж мартах билээ. Манеката өрөөг төгччээд явцсан байгаа юм чинь. Ингэснээр манай хэд ч арай өөрөөр сэтгэж эрэгтэй манекенийг хувцлагаас өөр аргагүй болоодохноо. Ядж явахтаас нөгөө гайтай хамгаалтайг ирсэн байхыг хараад түүнд баригдахгүй тулд үе хөшөө болж хувраастай. Нөгөөх нь ч тэнэг гар гэдэг нь дахин батлагдаж манай хэдийг хувцаа сольж дуусахад нь сая л нэг юм анзаарч байх жишээний. Октод маань ч түүнээс ядах юмгүй зүхтаа зогсохгүй бүр тэндэн цоолчоод явцдаг. Манай хэдийг нөгөө клубийнхаа гадаа эртэл Стейсигийн пракц ядах юмгүй орж харагдах ба октод маань тэдний араас саяны хэдтэй хамт явж байгаа гэж хэлээд орох гэтэл харваас басан царайтай гарууд бас нэмэгдснээр хамгаалагч нь манай хэдийг өчөхгүй хөөгөөл явуулж штэ. Ингээд яагаад мэдэхгүй сууж байхдаа арын хаалгаар том харьцагнууд зөөж байгааг харснаар Хана Жүүлийн хоёр үүн дотор орж нуугдан дотгош ямартайч нэвтэрч чаддаг. Тэднийг орохт нь Стейси Лиз хоёр ч айл хэдийнэ болцоо залуугаараа уух юм хум ахуулаад даалгавраа биелүүлсэн шигээ зогсчихэлгүй яах вэ? Мөн энд нь нөгөө номын царайтай багшигаа хүртэл байхыг хараад манай хоёр гайхаж шоолсоор зогсож идэл Жүүс түүнийг бор хүрэмтэй улаан зангаатай байгааг анзаарч нөгөө Дэв болохыг таниадах тий. Ингээд ёстой багштай баригдахаасаа өмнө эндээс зайлие гэд явах чидэл багш нь манай хүнийг Жүүн болохыг таньснаар араас нь дуудаж удалгүй бүр хүрээд ирдэм байгаа зү. Жүүли арга ятгахтаа нэг шил олж зүгээд өөрийгөө танигдахгүй гэж найдсаар ямартай ч уух зүйл ахуулахаар явнаа. Хана харин холоос түнд уух зүйлийн нэр мэр зааж өгсөөр зогсоостай. Даанч нээх удалгүй багш нь манай хүнийг таньждаг бөгөөд энд юу хийж явж байгаа болохыг нь гайхаж уурлаж эхлэн шүү дээ. Жүүлиж багштай үннээ хэлж өдрийн хоолны суудлын төлөө өрсөлдөж байгаа болохоо тайлбарлалтал багш нь харин уурлахаа болж үүнийг нь маш сайн ойлгож буйгаа хэлсээр өөрт нь хизээш тийм газар суух боломж олдож байгаагүй тул манай хүнд даалгавраа биелүүлэхэд нь туслахаар болноо. Ингэснээр удалгүй хаанаач нуугдчихсэн газраасаа гарч ирээд зургийг нь дарж өгөн шүү дээ. Харин Яси гадаа найзуудаагаа хүлээж байхад нь Питер гих залуу гарч ирэн түүнтэй яриа өрнүүлэх бөгөөд манай охин ч анх удаа л өөртөө эрэгтэй хүн тоож харьцаж байгаад гайхсаар энэ талаараа ч асууж залуус өөрийг нь тэдэнд хаалга барихыг хүсэх үедээ л зөвхөн харьцдаг болохыг хэлтэл Питер өөрийгөө түүнээс хизээж хаалга бариад үг гэж гуйхгүй л хичээд явж гин шүү. Энэ бараг Ханагийн түүнд зөвлөөд байсан төрлийн залууны биш үү те. Харин манай хоёр зургаад аруулчаад гарахынхаа өмнө багштай бас хөөхөн өөрчлөлт хийж өгөөд хүн амьтандаа нийлүүлээл амждаг.
Гэтэл энд бас нэгэн сонирхолтой хүн явж идэг буюу манай хүний ээж бүр утгаараас авч идэг шүү. Үргэлжил дүрм журм яаж үгэлдэг ээжигээ ийм байхыг харсан Жулич мэдээж та гацаж бөөн шок болдсон байгаа зү. Хана харин ээж нь тэднийг анзаарахаас өмнө манай хүнийг чирсээр авч гардаг боловч тэд нөгөөх алчуураа унахчаад явснаар удалгүй ээж нь өөрийнхөө алчуурыг олж хараад мэдээж үнэр авчиж байгаа юм л та. Ингээд өөрийг нь гэртээ байгаа эсгийг залгаж халахыг мэдсэн манай хүнч SpongeBob-ын скейтбордыг нь зээлж хамаг хурдаараа гэрлүүгээ яарнаа. Түүнийг ингэж явж байхад нөгөө хайрт Стивен машин дотроос манай хүнийг хараад бараг дурлаадгаж байх шиг байгаа юм. Крашийнхаа краш нь болоод ямар азтан бэ те? Ээж нь харин уцаар ярих гэсэн боловч нэг хүүхэн гай болоод гэхүү, манай хэдийн өнцгөөс тус болоод гэхүү ямартайч бүр таг яриа зогсчтیں۔ Эцэст нь Жулигийн ээж уцаар ярих боломжтой болон гэрлүүгээ залгатал аав нь цэвэршүүлэгчтэйгээ ноцолтоостол байгаа штэ тий. Тэр нь ч нэг иймэрхүү байдалтай задарч бариад бас хөөхөн цаг орчсноор манай хүнч амжиж өрөөндөө ирээд юу ч болоогүй юм шиг уцаар ярьтал ээж бол одоо тааг гайхсаар хэлэх үггүй болж дүрмээ мөрдгийг сануулаад таслан шүү дээ. Үүний дараагаар охид маань Стивен дотор өмдийг хулгайлахаар гэрийнх нь гадаа ирдэг боловч нөгөө хөөхөн жижигхэн машины цахилгаан машин болохоор цэнэглэх шаардлага гарсан тул бусдыгаа машин санаа тавьж явах хооронд Жули маань крашийнхаа гэрлүү орохоор болоодохноо. Мэдээж ихэндээ манай хүн чинь хайртай залуугийнх руугаа орохгүй барихгүй тэрний оронд шууд буугаад өгчийн энтергээд бөөн юм болдогч хана түүнийг сайхан зоригжуулаад явуулчихгүй яах вэ? Гэтэл Стейси Лиз нар арай сурцтайгаар үзчээдэг буюу Стиви машин дах сүнхнээс дотор өмдөг нь хэлбэрхаан гихчин олоод авчиж байгаа нь харагддаг. Энэ үедээ тэд манай хүнийг нууцаар гэрлүү нэвтэрч байгааг харчаад зүгээр өнгөрөхгүй штэ. Хамгаалтын газар руу залгаад дуудлага өгөөдөгтیں۔ За тэгсэн манай хүн орчоод бүр заваарч бариад гутал энтрийг нь үнэрлээ сууж идэг шүү. Бүр арай. Удалгүй Стивч найзтайгаа түүний байгаа өрөөн рүү орж ирэхэд Жули ашгүй угаалгын өрөөн рүү орж нуугдаж амждаг. Тэгсэн Стив манай хүнийг саяхан скейтбордтой явж байгааг нь хараад дурлаадгсан штэ тий. Тэгээд сургуулийнхаа зургийн цамгнаас түүнийг хайсны эцэст манай хүний нэрийг нь олчиж байгаа юм л та. Энэ тухайгааш найзтай хэлж Жулигийн талаар ботоостай. Удалгүй Стив усанд орохоор угаалгын өрөөнд ирээд шүршүүрээ нээтэл манай хүн хэдий зочсон жорилж байрлгүй эвтэйхэн өнгөрдөг. Гэтэл Стивийг хуцаа тайлж байгааг харсан Жули жижиггүй нүдээ салгалгүй тааг ширтээ зогсчтیں۔ Харин гадаа нөхдүүд маань машинаа цэнэглэх гэсэн боловч залгуур нь хүрэхгүй байсан тул хоёр нь машинаа түрэн түлхтэл нөгөөх нь шууд тэр чигтээ уруудаж явсаар бас л нөгөө хамгаалтын ажилтны машиныг очиод мөргөөдөхнөө. Мэдээж манай хэд ч сандрахтаа нуугдцгаан шүү дээ. Энэ чимээг сонссон Стив эргэн тойрноо шалгахаар түр гарах ба энэ нь харин Жулид дотор хувцсыг нь аваад гарах сайхан боломж болдсон байгаа зү. Тэгсэн нөгөөх ажилтан чинь жижигхэн машиныг хөнгүү байхыг хараад хэсэг ойр орчноо ажиглаа зогсож байхдаа манай хүнийг хашаа даван гарч ирэхийг харчаад сэжигтнэр татан байцааж эхэлдэг. Энэ хооронд нь октод жамжуулаад машинаа өөр тийшээ аваад явсан л байгаа юм чи. Удалгүй тэднэр бас хөвгүүдийн амтлаг хурч ирээд одоо ямар даалгавар үлдсэн болохыг асуухад нь хаана түнд Жулиг аврах баатар хэрэгтэй хэлснээр SpongeBob ч одоо хамгаалагчийг саадуулахныг арга бодож явах шиг байгаа юм. Үзэгдэл манай хүний гэрт ирэхэд рейнж бүр өндрөсгээд энтер өмсөж бүжиглээд тохирсон ажлаа үнэхээр сайн гүйцэтгэж байдаг шүү. Тэгсэн нөгөө хамгаалтын ажилтан Жулигийн аав руу ярахаар залгаж манай хүн жайсаар уцаа автал Рейн ашгүй аавынхаа оронд амжаад авсан байдیں۔ Тэгснээ мэдээж үнэ өсгөхийг түүнээс хүсэж эхлэн шүү дээ. Манай хүн ч үнээс нь татгалцсаар таслаа зогсож итэл удалгүй октод маань нөгөө ахын анхаарал сарнсныг далимдуулсаар түүнийг ирж авах ба Жули бас машиныхын логог хуулж аваад амжнаа. Ах ч одоо хараалаа барсаар араас нь машин унаад явах гэсэн боловч манай баатар түрүүхэн ирээд дугуйг нь хагалсан байж таардаг. Бүтлэн ястай айсаараа эргэж мэрэгдсэн биш үү дээ. Ингээд бүх зүйлээ бүрдүүлсэн манай хэд бөөн баяр болсоор явж итэл замд нь нөгөө хэд тэднийг тоглоомоос гарцсан гэд бодсон. Жүүс энтер уурж зогссон шигээ явж ах жишээний эцэст нь хоёр талаас цуглуулсан зүйлсээ шалгахтал хоёр баг хоёулаа л яг адилхан даалгавраа биелүүлж чадсан байх ба хаанаач тэнцэн болохоор шагналаа хувааж хамт суухыг санал болгохтол Стейси энтер бүр тийм байдгүй энтер гэж татгалзаад одоо болж буй ахлах сургуулийнхны үдшилгийн хаан эсвэл хатны тэтмийг төрүүлж гартаа оруулж чадсан нь ялагч болно гэж хэлсээр үдшилглүү орцгоноо. Нөгөө гурвч бас тэднийг дагсаар хүрээд ирсэн. Одоо тэтэм үлдсэн гэдгийг сонсоод жагсаалттай бичээл амждаг. За энд нь мэдээж Стив найзуудтайгаа ирсэн Жулигийн талаар найзуудаас асуугаастай л байж идэг. Удалгүй найзынх нь краш ирснээр Стивийг бүжиглэхийг асуулгасаар байгаад бүжиглэхээр явцгаах ба
Үүнийг нь ядж байхад манай хүн холоос харчаад буруугаар бодоол унаа штэ тий. Гэтэл Стейсиг хаяад явсан найз залуу нь өөр охинтой бүжгэлсэн байж ах ба үүнийг нь харсан Стейси хүүгийн муу гарыг шууд явж очиод алгацтал нөгөө охин нь түүний хэн болохыг асууж шалгаангаа өөрийгөө түүнтэй үерхэд бүр 6 сар болж ийн гэж яддаг. Стейси хуурцсандаа шаарлахад энэ охинтой нь үдэлцэж эхэлдэг боловч харамсалтай нь түүнд ялагдаж наа залууга тэгээд авал та гэсээр үлдэхт нь манай SpongeBob тэслэхүү ирээд хэрвээ би Стейси шиг охин тэнгэртээ үерхдэг байсан бол түүнийг зүгээр дахиж бүтээл явж явах байсан ухааны юм хэлж түүнийг онцгой нэгэн болохыг нь сануулад амжнаа. Удалгүй хөтлөгч хосын бүжгийн тэмцээн эхлэх гэж байгааг зарласнаар нөгөө охин Стейси лүү чамд хамт оролцох хүн байхгүй болтой. Үнэхээр өрөвдөлтөө юм а гэсээр үг хаяад эхлэхэд нь Стейси ч одоо хажуудаа зогсох SpongeBob-ыг суугатан түүнтэй хамт оролцохоо хэлээд тэдэнтэй өрсөлдөхөөр явцгаад ий. Ингээд тал талд бүгд цагийг зугаатаа өнгөрүүлэн хөвгөлдөж явах үеэр SpongeBob-ийн халааснаас нөгөөг чагсаалттай цаас унждаг ба үүнийг нь Стив олж авснаар тэр доороол Жулитэй холбоотой болохыг ойлгохоос гадна одоо түүнд титэм хэрэгтэй хүртэл мэдээд авчдаг. Тэгснээ манай хүнийг энд найзуудтайгаа бүжгэлж яхахыг харчнаа бас. За харин энд хосууд өрсөлдсөөр л байгаа штэ. Нөгөө хоёр гарч үнэхээр л эвгүй хөдөлгөөнтэй байж таарснаар Стейси тэр хоёрч ялж цом энтрээр шагнуулж байгаа нь харагддаг бол ялагдсан хоёрч бие биенээ эвсэлгүйгээр нь дуудаж хэрүүл урвал хийгээстэл байж идэг. Үүний дараа улбар шар үстэй найз нь Янсид санансургүйгээр өөрийг нь Стейсигийн оронд үргэлжсэн болохыг ам алдснаар хөөрхий Янсиж баг цэрэг гомдон гуниглаа сууж итэл гинл Питерээс түүнд дуу муу зориулж явуулаад эхлэхэнд ирээ. Удалгүй Питер ч хурж ирээд энэ хоёрын маань яриа энтер нийлээд яг л хөөрхөн тохиж байгаа нь харагддаг. Үүнийг харсан манай гурийн санаач амарч титмиг хайгаар тайзны хэсэгт иртэл нөгөө практикийн бас ирсэн байх ба удалгүй үдшилхийн хатан хааныг тодруултал Стив болон Джессика хэмээх охин нар тодорцоох болно. Лидс ч тэдэнд хандан Джессикатай танилуд болохоор титмиг гартаа оруулах нь цаг хугацааны л асуудал гэсээр зогсож итэл Стив бүжгийн амтрагчаараа мэдээж манай хүний нэрийг дуудан шүү дээ. Жулич бүр итгэж ядсаар арай хийж ухаан орон түүнлөө очноо. Манай хүн сайн хүнтэйгээ бүжиглэнгээ түүнээс өөрийг нь яаж таних болохыг асуудал Стив ч түүний талаар бас хөөрхөн мэдээлэлтэй болсон л байгаа штэ тий. Өөрийнхөө титмиг түүнд зүйлгснээр эцэст нь манай хэд хайгуултаа яалж ланч спотоо хожиж байгаамаа. Үүний дараа Жули Стивтэй ярилцахаар гарахдаа энэ бүхнийг яаж мэдсэнийг дахин асууж Стив түүнд болсон бүхнээ тайлбарлаж үлгэр яа газ жаргалтаа төгсгөж байтал Рен залгаж ээжигээ замдаа гарсан тул тэднийг яаралтай хурдан ирэхийг сануулнаа. Ингэснээр манай хүн Стив үүнийгээ хэлээд октод маань яаралтай явцгаадаг ба энэ үедээ титмээ бас санаандгүй газар тунахтал үүн дээр нь хэн байх вэ? Мэдээж нөгөө ах л үлийн үрээр ирээд унаа штэ тий. Харин манай хэд гэрлүүгээ жижиг модон байшингаас олсоор дамжин орох гэтэл золтой л унаад нухш болоодгсэнгүү ямар тач Жулигээс бусд нь бол айгүй эвтэйгэл газартчдаг. За ингээд манай хүн ээжийнхээ хажуугаар сэмхэн орхоос өөр аргагүй болж ашгүй аав нөгөө ус цэвэршүүлэгчнийх ээж шидийг ээжд нь харуулж байх оронд Жули амжиж өрөөндөө орч чадсанаар ээжийг шалгахад бол манай хэд ёстой гимгүү сайхан унтчээд юм байгаа зү. Үүний дараа охид маань одоо л нэг амьсгаа авахтайгаа болж өөрсдөө ялсандаа итгэж чадсаар баярлцгаан шүү дээ. Өглөө нь болоход шүнжин завгүй хөгжилсэн хідж арай хийж боссоор өглөөний цай уух гэж байтал ээж нь Жулитэй жиж уулзаж алчуураа харуулангаа өчтөр шүн яг юу болсныг үннээр нь хэлхийг түүнээс хүстэл манай хүнч зайлшгүй шалтгаанаас болж гэрээсээ гарснаа хүлээж ээжийн бяцхан охин одоо том болсныг хэлээд ээж охин хоёрч эцэст нь бие биетэйг ойлголцож байх шиг байгаа юм. Удалгүй манай хэдийн гэрлүүгээ харих цагч болж Жули хаана хоёр маань салах ёсхийн хаана тунд өчтөрийнхөө адал явдлыг шингээсэн найзуудаараа хамт авахулсан зураг үлдээгээд явах болноо. Манай хүний гунигласаар өрөөндөө ортол өчтөрхөн унгаас нь титмэн модон байшин дээр үлгөөдөө харагдах ба гайхсаар очиод авах гэтэл дотроос нь Стив гарч ирээд өчтөрийн хийж чадаагүй үнсэлтэд хийснээр эцэст нь үлгэр инхүү аз жаргалтай төгсдгөө. Гэхдээ киноны төгсгөл бидэнд Стейси Лиз нар тохиролцооны дагуу нөгөө хогийн савныхаа хажууд сууж байгааг харуулах ба мэдээж Стейси шиг охин бол орилж харлаад босоод явчихна шүү дээ. За өнөөдрийн кино маань энэ хүрээд дуусч байна. Бичлэг маань таалагдсан бол лайк сабаа дарахаа битгий мартаарай. Нэрээ манай сувг Instagram хаяг нээсэн байгаа. Та нар маань хүсвэл дагаарай за. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа түр. Бай.